Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд бүгдээрээ одоо өнөөдөр сурах дасгал маань хүмсгний голд үүсдэг босоо зураасыг алгах дасгал болон массаж байгаа. За та хэд маань их сайхан өндөр мэдрэмжтэйгээр дуурайгаад хийгээд үзээрэй. Хийж үзээд яг одоо миний хэлж байгаа газар мэдрэмжийн нэржээвэл та дасгалыг зөв хийж гинэ гэсэн үг. За жишээлбэл хүмсгний голын босоо зураас үүсэж байгаа хэсэг дээрээ л бид мэдрэмж аавна. Өөр хэсгийг мэдрээл унах юм бол энэ дасгал маань буруу хийгдэж байна гэсэн. Буруу хийгээд буруу мэдэрч хийхлээр танд үр дүн төдийлөн гарч ирэхгүй учраас зөв хийх дээрээ маш их анхаарлыг хандуулж хийнэ гэж ойлгоорой. За тэгэхээр бидний дасгалын ерөөсөө үр дүн бол шууд бидний дасгалаа хэрхэн хийж байгаас маш их хамаардаг учраас та аль болох бол зөв мэдэрч зөв техникээр сурахыг хичээнэ. За эхлээд бүгдээрээ бага зэргийн халаалтыг хийж. Хоёр хүмсгийнхээ голд ингээ сайхан товшоод өгье. За өдрийн турш та бас ингэж товшиж өгч болно. Хүмсгөө их зангиддаг хүмүүсийн хувьд ингэж товшиж энэ хэсгийн булчингуудыг бага зэрэг тайвшруулж амраах зорилготойгоор. За нэг 30 секунд орчим тогшоод ирэхлээр энэ булчин маань өөрөө дасгал хийхэд бэлэн болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр та ерөнхийдөө нэг ямар нэгэн дасгал хийх гэж байгаа бол өмнө бага зэргийн халаалтыг хийж өгөх ёстой гэдгийг санах хэрэгтэй шүү. Тэр халаалт нь бол хэцүү зүйл биш. Ерөөсөө хөнгөн товшилт байж болж юм те. Иймэрхүү маягтайгаар халааж иж байна. Одоо хэдүүлээ дасгалдаа оръё. За энэ дасгалын үед бид нэр таны булчин сул байна уу, чанга байна уу, мэдрэмж муу байна уу гэдгээс хамаарат зарим хүмүүст мэдрэмжийн их олон янзаар ирдэг. Жишээлбэл би одоо хөмсгөө ингээд зангидахаар ингээд зураас үүсэж байгааз хэрэв би зүгээр л ингээд зангидаад байх юм бол энэ маань өвчлөө болдог. Тэгэхээр энэ зураасыг үүсэхгүйгээр л би дасгалаа хийх ёстой. Тэгэхээр та толинд өөрийгөө харна. За би энэ дасгалыг хийж явах зураас үүсэж ийн үгүй юу сайн ажиглах нь байна тийм ээ. За дээрээс нь нүдэнд хитэх орж ийн үгүй юу гэдгийг сайн ажиглаараа. Зарим хүмүүсүүд нүдэнд ингээд онёгоод эсвэл хамар амн энэгээр чангараад байдаг. Тэгэхээр энэ дасгалын үед зөвхөн бид нэр энэ хэсгээ илүү мэдэрнэ гэсэн үг. Эхний үедэд магадгүй бас бусад хэсэг бага ажиллаад аж болно. Энийг үүсгэхийн аргагүй. Гэхдээ нэг 2-3 удаа хийгээд ирэхлээр энэ мэдрэмж нь багасаж яг зөв хийдэг болно гэсэн үг. За яг нүдээ тойруулаад ингээд тойр хэлбэрт оруулаад яг хөмсгөө би ил гаргацсан байгаас харж байна. Хөмсгөн дээрээ би ингэж дараагүй хөмсгөнийхээ дээдлэлт нь ингэж хуруугаа тавьчихж байгаа. Одоо миний гар ингэж сайн эсэргүүц дарсны дараа би хөмсгөө зангидна. Түрүүн зүгээр энгийн үед зангидахад нөгөөд энэ хэсэг гол маань өрчийгээд дээсэн бол одоо өрчихгүй байгааз яг юм. Яг хөмсгний голоор нэг булчин ажиллаад байгаа мó нэг юм чангараад байгаа мэдрэмж ирнэ. За та хэдд маань харагдаж байна уу юу? Хэлээрээ. За тэгэхээр энэ хавьд нэг юм ингээд чангарах, булчин ажиллаж байгаа мэдрэмж өхөн байна. Тэгээ энэ дасгалыг хийж идэл таны энэ хамрын дээд хэсэг бас их гоё ажиллаж, хамар маань илүү гоё цэгцтэй, заавал хайлайтер хэрэглэхгүйгээр их сайхан одоо цэгцтэй зөв харагдах, зөв хэлбэртэй хамартаа бас байж болдог байгаа. За дахиад хийгээд үзье. Ерөнхийдөө та 20 удаа хийгээд сүүлийн тоон дээр нь 10 секунд барина гэж ойлгоно. За гараа байршууллаа. Миний нүд ониихгүйгээр та нэг ажиглаараа. 1 2 3 4 5 зураас байхгүйгээд 6 нүдээс ониихгүйгааг сайн ажиглаараа 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 одоо барь 1 2 яг хөмсгний гол чилж байгаа мэдрэмж аль хэдийн орж эхлэх ёстой. Би дасгалыг ерөөсөө яарахгүй хийж байгааг анзаараарай. 3 4 5 6 7 8 9 10. За суулаад хөмсгний гол талах. За энэ дасгалыг та хөмсгний их гүн зураастай байх юм бол өдөрт 2 удаа хийгээрэй. Хөмсгний зураас огт үүсэхгүй байя гэж хүсэх юм бол 7 хоногт нэгээс 2 удаа хийж болно. Энэ хавьд нэг халуун орхисон юм шиг, чилсэн юм шиг мэдрэмж ороод ирчих. Энийг сайн ажиглаж хийгээрэй. Энэ мэдрэмж чинь зөв ороод ирэх юм бол дасгал зөв хийгдэж байна гэж ойлгож болно. Алгадаж суллаа. Одоо үүний дараа хэдүүлээ хөнгөхөө массаж хийж өгнө. Массажны техник бол одоо нүүрэн дээр хамгийн чухалдаа ордог. Дасгал бол 70%-тайгаар таны нүрийг өөрчилж яхад массаж маань 30%-д нь маш сайхан үйлчилж нэмэр болдог гэсэн үг. Тэр хэдүүлээ зөвхөн дасгал хийхээс гадна
массажны техник хослуулж өгч ээж бидний үр дүн маш сайн байна гэсэн үг. За массаж хийхдээ 7 хургаа ингэж нууглаад яг энэ хүмсгнийхаа үсийг ингээд дарангаараа хоёр тишээ массажлан. За би харуулъя. Гэт нүүр нэрийг хуурай байх юм бол та тосолж өгөөд массажлах нь байна. Оройдоо дасглаа хийчихэд нүрээ сайхан цэвэрлжихэд дасглаа хийлээ. Араас нь ингээд сайхан 2 минут орчим массажжүүл. Энэ хэсгийг. За ангингууд энэ нөө хүмсгний голд үүсдэг сайхан тод зураас маань их сайхан бүдгэрч ирэх нь байна. Дээрээс нь таны нүдний ядаргаа маш сайхан тайлагдах нь байна. Дээрээс нь дээд зөвхний өнжилт их сайхан багасдаг байгаа. Энэ булчингууд нь хит их агшаад ирэхлээр бас дээд зөвхөг илүү муухай, унжгар харагдахад их нөлөөлдөг. За ингээд 2 минут. За дараагийн массажын шугам нь болохоор та яг энэ хүмсгний доор яг энэ ясыг дагуулад доогуур нь яв. Энэ хэсэг бүр илүү их өвдөлтөө байдаг. Энийг сайхан та массажлж өгснөөрөө таны нөгөө зохины өнжил маш сайн багасхаас гадна нүүр ерөнхийдөө ясны бүтцийн хувьд хөгшрөх тусам өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр ялангуяа нүдний эргэн тойрон энэ яс руугаа хүчил төгсчийг бас сайн өгж ийснараа таны нүдний одоо хэлбэр сайн байх, нүд илүү залуу харагдах процесс маш их чухал байдаг. Тэгэхээр энэ массажийг хэдүүлээ хүмсгнийхаа доогуур руугаа нуглаад хийж өгнө. За ингээд энэ бол илүү их өвдөж магадгүй. Тэгэхээр та өөртөө сайхан тохируулж хийгээрэй. Дээгүүрээ 2 минут, тэр энэ хүмсгнийхаа доогуур 2 минут. Ингээд сайхан хэвтэйгээрээ хийчих болно дасгалыг. Суугаагаараа хэвтээ, зогсоо бүхий л нөхцөл байдал хийж болдог. Тэгэхээр өөртөө сайхан тохируулаад энэ дасгалыг та хэдэн ч удаа үзэж байгаа давтаж үзэж хийж болох учраас хэд оролдоод үз. Нэг оролдлогод болохгүй бол битгий шантаар дахин хийгээд үз. Тэгжээж л та гоё болно. Хүн өөртөө цаг зарцуулж өөрийнхөө төлөө хичээж л хүмүүс их гоё сайхан залуу насаа хадгалж чадчих байгаа. Хэрвээ та залхуураад л байх юм бол одоо ийм гоё байгалийн аргаар өөрийгөө залуужуулах боломжгүй. Тэгэхээр хэдүүлээ бага зэргийн цагийг өөртөө зарцуулж сурах нь их чухал байна. Заавал их байх албагүй. Нүүрний яг бол өдөрт 10-аас 20 минут байхад л болдог. 20-оос илүү хийх ямар ч шаардлагагүй. За ингээд сайхан массажлаа. Хөдөлгөөнөө ойлгосон тийм ээ. Хүмсгөө дараад энэ дээгүүрээ 2 минут. Тэгээд хүмсгнийхаа доогуур дахиад ингээд 2 минут хийж болох юм байна. Ингээд та эхлээд дасгалаа хийх нь байна. Тэгээд дээрэс нь нэмээд 2 шиг шугамаараа массажаа хийчих нь байна. 2 минут эсвэл та завгүй бол 1 минут. Ингээд хийсний дараа таны энэ хүмсгний голын босоо зураас маш сайхан бүдэрх нь байна. Зохины өнжилт энд маш сайнаар нөлөөлөх нь байна. Тэрийг өөртөө тохируулаад, өөрийнхөө боломжинд тохируулаад бид нарт бол ингэж массажны ганцхан дасгалыг хийгээд ард нэм хөнгөн массажийг хийгээд хийхэд бол их цаг орохгүй учраас таныг би хийж чадна гэж бодож байна. Нэгээ хийгээд өөрийнхөө хүмсгний голын зураасыг арилгаарай. Хүмсгний зураас маань бас хүнийг аягүй тийм догшин харагдуулдаг учраас хэдүүлээ сайхан байгалийн өөрийнхөө гоё төрхийг гаргахын тулд энэ зураасаа бүгдээ хамтдаа арилгая. За та хэдэн амжилт хүсье. Баяр таа. Дараагийн хичээлээр уулзъя.